За нэмэх нь энэ төсөв тодтол дагаж орж ирсэн энэ алтгуруу аянтай холбоотой дамжны сайдаа таны мэдээллийг хараад бас урам орж илаа л да. Энэ энэ тогтоолын төслийг би хараад ерөөсөө яг юу хийх гээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм аа. Энэ тодорхой юм яг байна уу? Энэ протоколны энэ алтыг хуулсаар экспортлохын дээр юм байдаг л гадаад валютын нөөцийг богино хэмжээнд нэмэгдүүлээд ингээд олборлолтоо нэмэгдүүлээ гэдэг ингээд протоколны хэдүүг оруулсан. Энийг их тодорхой болгоод ороод иж болдгүй юм уу? Зоригтойгоор. Ер нь одоо цаашдаа ингээд хэдүүлээ нэг засгийн газар нэг сонголтыг яг хиймээр байгаа. Энэ төр үн цагаас хойш. Тэртээ 80-90% одоо уул уурхайгаас хамааралтай эдийн засагта бид нэг бол уул уурхайгаа ашиглая эсвэл ашиглахгүй гэдэг сонголтоо хиймээр байна. Ашиглахгүй бол одоо энэ ашиглаж байгаа энэ том төслүүдээ бүгднийг нөхөнд бүгэлмөр байгаа. Ашигламаар байгаа юм бол зоригтойгоор ингэ шийдэд явмаар байгаа. Хаана ямар төслүүдийг яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ? Тэрийг ингээд даалгаврын нэг За дамжны сайд хариулъя. За лодо самбог гишүүний одоо тэгээд яг уу засгийн газрын төвшөндөө бол бид ярьж байгаа одоо хамгийн тодорхой байж болох хөлбраар нь л оруулж ирж байгаа. 6 дугаар зүйл дээр нь бол байгаа шүү дээ. Гадаад валютын нөөцөө богино хугацаанд нэмэгдүүлж өр өгөөж өгөх үндэсний баялагын сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн хэрэглэд оруулах. Манай улсад тийм олон алтны үндсэн орд байдаггүй. За шууд ашиглаад явчих ордууд нь бүр зөөрөө явчихна. Тэгэхээр улсын хурлын тогтоол бол одоо ерөнхий утгаар гарах ийм л одоо төлөвлөгөөгөөр бид нар оруулж ирсэн. Гэхдээ зүгээр их хурлын дарга өглөө хэлжсэн. Тэгээ бас бид нар ярилцж байгаа. Улсын хурал дээр энийг тодорхой болгоё гэдэг их хурлын гишүүд бас танаас ахуулаад байгаад их талархалтай байна. Та бүхэн маань нэг ажлын хэсэг байгуулад бид нартэй суугаад, надтай суугаад, манай яамныхантай суугаад бүр тодорхой болгоод хийх эрх нь та бүхэнд бол бүрэн байгаа шүү. Манай яамны зүгээс, засгийн газрын зүгээс бол хамтарч ажиллая. Чухлан сайд нэмж хариулъя. За лодо самбог гишүүний асуулт нэмж хариулъя. За тодорхой цаг хугацааны хувьд бол одоо оройтойгоо бас эртчүүш яг тодорхой цаг үедээ хийж яана гэж хэлж болно. Хагас жилийнхаа гүйцэтгэлийг харж агаад за үлдсэн хагас жилдээ хэрхэн яаж одоо орлогоо хуваарлах вэ гэдгийг л бид нар тодтогч байгаа. За би хавар хэлж байсан. Хэрвээ хавар за одоо хууль зөрчөөд тодтол хийсэн бол одоо дахиад тодтол ярьж явах байсан. Тухайн үед бол нэг их найдаар л хийх байсан баг. 5 сард хийсэн бол 2.3 их найдаар хийх байсан баг. За одоо ингээд 3.3 их найдаар дахин тодтол гэж ярихгүйгээр ингээд нэг мөсөн одоо засаад янзлаад цаашаа явъя гэдгийг ийм одоо тодтол гэж ойлгоорой. Энэ удаа хэмнэлтийн тодтол. Өөрөөр хэлбэл сая 5 сарын 31-нд гүйцэтгэл гаргахад төсвийн алдагдал 259 тэрбум төгрөг юм. 259 тэрбум. Хагас жилээр 259 гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар орж ирж байгаа орлогодоо тааруулаад зардлаа төгрөгөө хийгээд явдаг. Ийм бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл он дуусталч ингэж яв. За чухлан сайд нэмж хариулъя. Тэгээ он дуустал тэгээд тийм горморч явж болох байсан. Гэхдээ энд одоо хэмнэлтийн тодтолоо хийгээд за мөн одоо бусад өөр одоо цайлын хуулс төр тэтгэмж хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр алдагдaltaй төсөв ингээд өргөн бариад тодтол явж байгаа шүү гэдгийг тодорхойлж байна.